За сайн байцгаана уу? За өнөөдөр ингээд Монголд одоо ингээд орон сууц ер нь ямар хөө байд юм болоо гэж харуулъя гэж бодлоо. За би одоо ингээд гэрээсээ гараад орцондоо гараад ирсэн байна. За энд одоо ингээд лифт буюу цахилгаан шат байна. За бүгдээрээ цахилгаан шатаа дуудаад доошоо нэг давхар руугаа бууя. За цахилгаан шат ирчлээ. За энэ бол цахилгаан шатны товчлуурууд байна. За нэг давхрынхаа товчон дээр дараад доошоо бууя. Ерөнхийдөө Монголын ихэнх орон сууцнууд яг л ийм л байдаг юм. За нэг давхар дэрчлээ одоо гарыг. За энд ингээд бас нөгөө хэрвээ алхвал шат байна. За энд хэн нэгэн дугуйгаа цоолсон байна хэр. За. За энэ болохоор ингээд яг гаднаас орж ирдэг үүдний хэсэг байна. За гарцгаая. Оо за. Өнөөдөр уг нь 5 сарын 22. Гэхдээ ингээд Монголд цас орж байна. За ингээд 5 сард цас болвол орох нь бол энгийн үзэгдэл. За маш их цас орсон байна. За ингээд энэ сая бидний гарч ирсэн байр болохоор юм. За харагдах нь энэ ингээд юм 16 давхар байр байгаа. Одоо маск авчихна. За байрныхаа гадна хүмүүс ингээд машина тавьчихсан байна. За тийшээ явъя тэнд. За тэр хаягийг харж байна уу? Улаан өнгөтэй. За энэ ингээд маркет гэсэн байна. За энэ болохоор ингээд жижигхэн хүнсний дэлгүүр байгаа. За ер нь Монголд байр болгоны доор нэг давхарт нэг юм дэлгүүр байдаг. За хүнсний дэлгүүр. За эндээс та бүхэн ойр зүрийн хэрэглээний хоол унд, за мөн одоо саван, шампунь, аймс ч юм уу ойр зүр хэрэглээний зүйлээ авч болно. За хажууд нь бас үсчин байна. За үсээд суулж болно. За энэ шалах юм. За тэнд тоглоомын талбай харагдаж байна. За бүгдээрээ тоглоомын талбай дээр очие. Цастаа байгаа болохоор хинч байхгүй байх шиг байна. За энэ хогийн сав. За хогийн савны хажууд энд ингээд сандал байна. За энэ шиг хүүхдийн тоглоом. За энэ юу вэ? Энэ бол жоох хүүхдэд зориулсан дүүжин даажин байна. Дүүжин даажин. За. За. За энд бол ингээд савлуур байна. Би жоохон байхдаа савлуур дээр тоглох маш дуртай байсан. Савлуур Дээр нь суугаад савлж тоглодог. За энэ шиг юу байна вэ? За энэ бол улсуурууд байна. За энэ бол арай намхан улсуур байна. Дээр нь хүүхдүүд гулгадаг. За энэ болохоор улсуур дээрээ гарах шат байна. За энэ
арай өндөр гулсуур байт. Том хүүхдэд зориулсан. За тийм том хүүхдэд зориулсан. За энд бүр юм мушга гулсуурч байна. За энд ингээд гулсуурууд төрөл төрлөөрөө байна. За энэ түрүүний бид нарын байсан талбай байна. За энд нэг сүүдрөвч байна. Сүүдрөвч. Нартай үед маш гоё. Сүүдэртэй найзтайгаа суугаад ярихад. Энэ бас нэг дүүжин даажин байна. Энэ бол арай том хүүхдэд зориулсан дүүжин даажин байна. За ингээд дүүжин даажин. За энд бас нэг юм байна. За энэ дөрвөлжин талбай байна. За энэ дотор илс байдаг. Илс. Тэгээ хүүхдүүд нартай өдөр гарч ирээд илсээр яан тоглодог. Байшин барих ч юм уу. Одоо цастай болохоор ингээд за одоо харъя да. Оо одоо ингээд илс нь норцсон байна. Нойтон болчих. Илс. Хүүтэн байна. Маш хүүтэн байна. Тийм хаа цас орсон болохоор. За. За ерөнхийдөө ингээд тоглоомын талбай маань ийм байна. За ингээд байр маань холоос ингэж харагдаж байна 16 давхар. За. 5 сард гэхдээ дандаа л дулаахан байдаг. Тийм тийм. Нэг юм уу 2 өдөр л ингэж цас ордог тийм ээ. За өнөөдөр яг тэр өдөр нөө яг гадаа явсан чинь маш хүүтэн байна. За ингээд өгдөрөө бичлэгээ дуусгая. Бидний бичлэгийг үзсэнд баярлалаа. So if you have any questions about this video you don't understand, you can leave a comment.